Уламжлалт ангаах ухааны мамд татсан нэгдсэн эмнэлгийн дарга найдангуйтай уулзаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр одоо энэ орчин цагт бидний хэлээр өвчлөлт одоо маш ихсээд байна. Энэ одоо юутай холбоотой вэ? Манай оронд халдварын өвчин гэхээсээ илүү халдварын бус өвчл ихсээд байна. Үүн дотроо зүрх судасны өвчин, бөөр шээсний замын өвчлүүд цонглох байр суурийг эзэлж байна. За эдгээр өвчлөлд ямар эрсдэл хүчин зүйлүүд нөлөөлөд байна гэвэл хувь хүмүүнээс хамаарах хүчин зүйлүүд зөнгөлж байна. Тухайлбал амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Тухайлбал хүн хоногт 8 цаг амрах ёстой. Энэ 22 цагт унтаад өглөө 6 цагт босч явал тухайн өдөр хүн эрж хүчтэй ажиллах, сурч хөдөлмөрлөх ийм энерги хүчээ авсан байдаг. Тэгэхээр энэ байдал бол алдагдаад байна. Хоёрдугаарт нь хоолны буруу дадал заншил, хоолны буруу дэглэм, залуус ихэвчлэн хоёрдугаар хоол хайрсан шарсан амтлаг чихэрлэг зүйл нь ихэвчлэн дорлох болжээ. Тийм учраас энэ хоол боловсруулах хэрэгтэн ходоодны өвчл болон цусны замын өвчлөлийг үүсгэх шалтгаан болоод байна. Ялангуяа өглөө өлөн явах, цусны байдал зогсон байдалд орж цус их өтгөрөх ийм тохиолдол их байна. Үүний зэрэгцээ хөдөлгөөний хумсдал харьцангуй нөлөөлж байна. Хөдөлгөөний хумсдалд нөлөөлж яваа хүчин зүйл өдөрт хүн 3-5 км газар явган явах ёстой. Үүний зэрэгцээ мөн сэтгэл санаа тавгуудах, нойргуудах явдал их байна. Ийм учраас хүн дотоод сэтгэлээ цагаан гэгээлэг байлгах хэрэгтэй. Ингэснээр хүн стрессээс гарах магадaltaй юм. За амьдралын зөв дадлаг хэвшил гэдэг маань одоо миний хувьд болохоор өглөө босохоос эхэлдэг байгаа. Таны хувьд одоо амьдралын зөв дадлаг хэвшил маань юунаас эхэлдэг гэж боддог вэ та? За амьдралын зөв дадалтай болно гэдэг бол урт хугацааны үйл ажиллагаа болдог. Яагаад гэвэл хүн өглөө эрт босоод ажил хөдөлмөрөө 8 цаг хөдөлмөрлөөд ирсний дараа амрах ёстой. Энэ ажил амралтаа зөв зохицуулах нь эрүүл байхын үндэс болдог юм аа. За тэгэхээр таны хэлж байгаагаар амьдралын зөв дадлал өвчл маань одоо хооллолтой холбоотой гэж байна. Одоо залуучууд маань ихэвчлэн 2 дугаар хоол буюу одоо шарсан хуурсан хоол их иддэг болсон. Тэ энэ одоо эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ? За хоолны дэглэм гажуудах нь бол бид хүний амьдрал бол хоол хүнсгүйгээр байж болшгүй. Тэгэхээр хүүхэд наснаасаа эхэлж хоолны дэглэмтэй суралцах хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед хүүхдүүд ихэвчлэн чихэрлэг, амтлаг, чипс, кока-кола, спрайт зэрэг ундаануудыг ууж энэ хэрглэж байна. За эдгээр хүнсний их чихэрлэг, амтлаг зүйл мөн энэ чипс зэрэг бүтээгдэхүүнүүд нь хүнийг 8-аас 10 жилийн дараа гэхэд чихрийн шичин өвчл буюу өвчлөл, үүнээс гадна цусны даралт ихтэй өвчний эрсдэлт хүчин зүйлд ордог. Тийм учраас хүүхэд насндаа эцэг эхчүүд анхаарахад хүүхдээ одооноос нь сүү цагаан идээд гэр хооллож энэ чихэрлэг амтлаг зүйлийг бага хэрэглүүлэх хэрэгтэй. За залуучууд маань одоо хоолны хувьд бол юм байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт хэлэх юм бол одоо яахын аргагүй залуучуудын хөдөлгөөн байгаа. Залуучууд маань одоо байнгын суугаа ажил юм уу, альсвал байнгын нөгөө PC, компьютерийн ард, ширээний ард их суудаг болсон. Хөдөлгөөнд дутагдсанаар бас амьдралын хэв маяг бас өөрчлөгдөх үү? Хөдөлгөөний хумсдалд орж байна. Монгол орн бол мал аж ахуй эрхэлж хүмүүс мал аж ахуйтай харьцаж байхдаа хөдөлгөөний хумсдалд ордгоо байжээ. Өнөөдөр суурьшмал, суурин амьдралд шилжсэн учраас хөдөлгөөний хумсдалд орох нөхцөл нь бүрдээд байна. Ялангуяа залуучууд компьютерийн ард удаан хугацаагаар сууж байна. Компьютерт удаан суух бол цаг тутамд босч алсыг харж нүдний тасгалыг нүдээ аниж одоо амрааж явах ёстой. Ингэж ажиллавал бас одоо компьютераас нөлөөлөх энэ нөлөөллөөс одоо ангид байж чадах юм байна. Үүний зэрэгцээ хүмүүс өдөрт өглөө бүр
30 минутын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг. За гэр орныхаа ажлыг хийгээд өдөржин гэр орон дотор ахар шахар ажил хийсэн хүн би хөдөлгөөн их хөдөлдөг гэж ярьдаг. Гэвч тухайн хүний тэр хөдөлгөөн бол хүний хөдөлгөөний хомсдлоос гаргах хөдөлгөөн болж чаддаггүй. Тийм учраас заавал хүн бол дасгал хөдөлгөөнийг хийх шаардлагатай байдаг. Дасгал хөдөлгөөн хийснээрээ булчин сулруулж, булчингийн уян чанарыг бэхжүүлж өгнө. Ингэснээр хөшөнгөн тавигдана. Үений хөдөлгөөн сайжирна, цусан хангамж нь сайжирдаг. Ийм ач холбогдолтой. Тийм учраас өдөрт мөн одоо 3-5 км газар явганаар явж байх. Уулан цугаалах. Өвлийн улиралд манай оронд одоо Улаанбаатар хотод гэхэд цаг агаараа ийм одоо болоод цаг агаараас нөлөөлөд хүний зэрэгцээ одоо агаарын бохирдолтой байгаа нөхцөлд бол 7 хоногт заавал зөв амарч ууланд гарч өндөр уулаад одоо өксөж мацах ийм хөдөлгөөн хийж байвал уушгины анхаарчлалт сайжирна. Түүний зэрэгтэйгээр энэ цусан дах хүчил төрөгчийн хэмжээний сайжрах ийм одоо ач холбогдолтой. За тэгэхээр одоо уламжлалт ангаах ухаанд тий хөдөлгөөний дутагдлалд орсон хүмүүсийг одоо яаж хэмжилдэг вэ? Яаж хөдөлгөөний дутагдлаас нь бас гарах арга замыг зааж өгдөг вэ? Та энэ талаараас бидэнтэй харилцахгүй юу? За хөдөлгөөний хомсд бол сүүлийн үед ихсэж байна. Тэгээ манай эмнэлэг дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын дунд бол таргалалтай хүмүүс маш их байна. Түүнээс гадна булчин шөрмөсний хөшинг байдалтай ийм усад бол зөнхлөө ирж байгаа. За таргалалт юунаас үүсвэ? Таргалалт бол түрүүнд ярьсан амьдралын хэвд, заншил, дадал энэ байдлаа зөрчснөөс болоод таргалалт үүсэж байгаа. За таргалалтанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь нэгдүгээрт нь хөдөлгөөний хомсдол, хоёрдугаарт нь хооллолт, гуравдугаарт нь энэ хоолны буруу дадал, заншил мөн амьдралын хэв маягаа өөрчлөхгүй байгаагаас болоод байна. За ялангуяа зарим хүмүүс ярьдгийг би өвгтөө тостой махаа идээд явнаа. Энэ махыг идэхээр би бол их сайхан харагддаг. Тийм учраас би өвгтөө тостой махаа идээд явна гэдэг. Яг ялангуяа махан төрлийн бүтээгдэхүүн тэр дотроо улаан мах бол хүний амьдралын хэрэгцээнд бол төдийлөн бас их ач холбогдолтой биш. Ялангуяа зүрх судасны өвчлөлийн эрсдэл хүчин зүйлүүд дотор махан бүтээгдэхүүнүүд ордог. Мөн бөөрийн өвчл дотор махан бүтээгдэхүүнүүд хэтрүүлэн хэрэглэснээс одоо уургийн хит ачаалд ороод тэрнээс нөлөөлөд өвчнийг даамжрах болон дутагдалд оруулах юм эрсдэл хүчин зүйлүүд нөлөөлдөг юм байна. Тэгэхээр ялангуяа хүн бол өдөрт ямар хоол хэрэглэвэ гэхээр хүнсний ногоо, сүү цагаан идэ. За хоёрдугаар гурилын бүтээгдэхүүнүүд хүнсний хэвэг, овёос оролцсон мөн хүнсний ногооноос байцаа, лууван, хүрэн манжин эдгээр орсон юм бүтээгдэхүүнүүд өргөн дэлгэр хэрэгжилж байвал энэ хөдөлгөөний дутагдал болоод таргалалтаас уртлан сэргийлж чаднаа. За тэгэхээр хоёлаа эргээд амьдралынхаа дадал зуршил хэв маягийн талаар бас ярилцлаа. Одоо хоёлаа энэ таргалалт гэдэг зүйлийг яаж хэмжилдэг вэ гэдэг талаас бас ярилцъя. За тэгэхээр манай эмнэлэг дээр бол тарган хүмүүсүүдэд зөксийг угаах, туулгах тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийх ийм эмчилгээнүүд хийж байна. Үүний зэрэгцээ хүний хоолны дуршлыг буулгах ийм таан бас хэрэгжилж байна. За эмнэлэг дээр ер нь уламжлалт ангаах ухаан талаасаа те ямар эмчилгээнүүд хийгддэг вэ? Та бас энэ талаараа бас бид нартай дэлгэрэнгүй ярилцахгүй юу? Тэгэхээр манай эмнэлэгт үйлчлүүлж байгаа хүмүүстэй бид нар өглөөд эмч нар цуглаад хүмүүсээ тусгай өрөө байгаа бясалгалын өрөө тэр өрөөндөө оруулаад бид нар тэр хүмүүст манал бурхны тухай мөн итгэлт гэсэн 2 номыг уншиж өгдөг. Энэ бол нэг 30 минут орчим үргэлжилдэг. Тэгэхээр энэ номыг уншсанараа тухайн хүмүүс бол тэр номны ач холбогдлыг ойлгох ёстой.
Тэгэхээр ямар ач холбогдолтой вэ гэхээр энэ номууд бол тухайлбал жишээлбэл хүн бол бурханд сүслэн одоо тэрний ач буйныг хүртэхийн тулд сүслэн залбирч мөргөхтэй бол манал бурхны зүрхэн дарин дадията биханзи маха биханзи араза самууд гади сууха гэсэн ийм зүрхэн тарныг уншаад тэгээд урт амьсгаа аваад тэр бурхны хүч сүр хүч энерги нь миний өвчлүүлээд байгаа эргэтэн ингээд тараад тэр гүнзгий амьсгаа авснараа тэгээд тархаж ороод нөгөө өвчлүүлсэн эргэтэн тэр энерги зөв сайхан гэгээдэг энерги очоод миний өвчнийг хурааж аваад амьсгалаа гаргах үедээ тэр муу энерги нь гадагшаа гарч яана гэсэн ийм сэтгэхүйгээр хүн бурхан сүсгэлж залбирвал тухайн хүнд тус болно. Энэ бол уламжилт ангаах ухаан бол хүний сэтгэхүй их нөлөөтэй адын өвчин болон 104 өвчин бол сэтгэл санаатай холбоотой ийм өвчин байдаг. Тэгэхээр энийг бол тарин одоо бясалгалын арга бясалгалын аргаар ангааж идгээд байгаа юм. Тэгэхээр бид нар бол ийм эмчилгээ тарины болоод одоо бясалгалын эмчилгээ хийхээс гадна бид тухайн үйлчлүүлж байгаа хүмүүстэй жишээлбэл тархан хүн байвал тэдний цэсийн угаалгана, туулгалт хийх, тодорхой тэр тухайн хүндээ тохиорсон дасгал хөдөлгөөн хийх ийм зөвлөгөөнүүдийг өгдөг. Ингэж л эмчилж байгаа да. За Мамбат татсан эмнэлэгт маань одоо ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс бас зөнхөлж ийн, ирж үзүүлж байна. Та бас тэр талаараа ярилцгаа. За. Тэгэхээр манай үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд ихэвчлэн зүрх судасны өвчин, бөөрийн өвчин, үе мөчний өвчлөл байгаа. Сүүлийн үед бол хүмүүсийн одоо хөдөлгөөний хумсдалтайгаар үений хоорондын зай нарийнсаг ясны сэрэгжилт ийм өвчлөлүүд бол ихэвчлэн зөнхөлж байгаа. За цаг улирлын байдалтайгаа уялдуулаад одоо ярихад бол ийм хөдөн сэрүүний улирал ирж байгаа учраас бөөрийн өвчлөл бол одоо харьцангуй ихсэж байна. За бөөрийн өвчин, зүрх судасны өвчин манад бол ихсээд байгаа гэж байна. За залуучуудын хувьд одоо энэ өвчлөлт бас хэр их байна вэ? За. Тэгэхээр сүүлийн үе залуучуудын дунд бол зүрх судасны өвчлөл ихсээд байгаа. Энд бол цусны даралт ихтэй, зүрхний шигдээс, зүрхний цус хомсрох зэрэг өвчлөлүүд бол ихсээд байгаа. Ялангуяа энэ саяхан манай эмнэлэгт хэвчсэн 33 настай залуу байсан. Тэрний шинжилгээнд цусан дахь холестерины хэмжээ, нийт холестерины хэмжээ ихссэн. Тэр дотроо бага нэгтралтай липопротеидын хэмжээ ихссэн байна. Энэ бол одоо дээр ярьсанчлан хоолны буруу гаж дэглэм хөдөлгөөний хомсдолтой бол холбоотой байгаа юм. Тэгэхээр одоо сүүлийн үеийн залуучууд бол одоо энэ ийм одоо зүрх судасны эрсдэлт хүчин зүйлд орохгүй тулд одооноос биеийн тамир спортоор хичээллэж одоо наад зах нь ихэд одоо өглөөд малгай өмсөж явж явах хэрэгтэй. Одоо хүмүүс бол малгай өмсөв байдлаас болоод тархины цусан хангамж судас нарийнс нь энэ толгойн өвдөг болно. Хамрын болоод хамар дайврын хөндийн өрөвслүүд хоолой өвдөг ханиад өрөх ийм эрсдэл хамрагдах нь бол ихсээд байна л да. За энэ удаагийн эрүүл мэндийн болонд маань өргөдөө оролцсон. Уламжлалт ангаах ухааны эмнэлгийн дарга найдвангаадаа бас баярлалаа. За эрүүл мэндийн болондоо урьж бидний оролцуулсан та бүхэнд мөн баярлалаа.